За манай сургуулийн хувьд гэх юм бол галзуу эрдэмтдийн туршилтууд гэсэн байгаа. Тэгээд би тэд галзуу туршилтуудыг хийгээд дээрс нь хөгжилтэй байх үднээс ийм нэр өгсөн байгаа. За сайн байцгаана уу? Би одоо энэ туршилтаараа эзлэгүүн температур даралт 3-ын хамаарлыг харуулах гэж байна. Ингээд эзлэгүүн багасгах тусам даралт ихсэж, температур ихсэж байгааг харж байна та нар. Эзлэгүүн харин ихсэх тусам даралт багасж, температур багасж байгаа. Энэ юуны учир вэ гэвэл даралт эзлэгүүн хоёр уруу хамааралтай, даралт температур хоёр шууд хамааралтай гэдгийг та нар харж байна. Миний үзэл болохоор хоёр биеийн үрэлттэй улмаас бие тэнэгжээд тэнэгцсэн биеийг энэ багшинд ингээ хөрөнгөд бие ихээр тэнэгцсэн бэ гэдгийг одоо энэ зүүнний заалтаар ингээ харж болж байна. Энэ болохоор ингээ биеийн тэнэгцсэн одоо хэрэг тэнэгцсэн хэмжээг нь харуулж байна гэсэн. За одоо болохоор би тэд химийн ус төрөгч хураах, ус төрөгчийг таних туршилтыг үзүүлэх гэж байна. Энэ дотор болохоор давсны хүчлийн одоо уусмал байгаа. Одоо давсныхаа хүчлийн уусмал дээр нундаг магний нэмнэ. Нундаг магний нэмснээр ус төрөгчийн маань хураагдана. Ус төрөгчийн ялгарна. За одоо ингээд агаараас хөнгөнхийг энэ доошо харсан энэ хуруу шилэнд хурааж авдаг. За одоо ус төрөгчийг танихдаа ус төрөгчийн цогсон зомголыг ойртуулахад pop гэсэн чимээ гардаг байгаа. За дараагийн туршилт нь болохоор одоо уусмлын орчин таних байгаа. Энэ болохоор натрийн оошоо уусмал, натрийн гидроксидын уусмал дээр фенолэтилийн тусаахад ягаан өнгийг үзүүлдэг. Ягаан өнгө болохоор одоо шүлт байна гэсэн үг. Ингээ гоё ягаан өнгөтэй болсон байна. Сайн мэцхан өнөөдөр би тэд одоо ингээ гэр дотор байдаг хүнсний бүтээгдэхүүнээс цадуул илрүүлэх туршилт хийж байна. За энэ болохоор йодын усмал, энэ болохоор цэвэр йод байгаа. Ингээд бид өөрсдөө хийж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр ингээд одоо энэ талхан дээр йод тусахад хар хөхөнгөө үзүүлж байна тийм ээ. Энэ нь талхан цардуул цардиалын агуулмж өндөртэй гэсэн үг. За энэ төмсөн дээр ч гэсэн одоо ингээд хар хөхөнгө үзүүлнэ. Энэ чипсэн дээр одоо энэ дээр хар хөхөнгө үзүүлсэн мод энэ ингээд цардуулын агуулмж өндөртэй хүнсээ гэсэн үг. Тэгэхээр бид нэр гэр дотроо өөрсдөө идэж буй хүнсэнд ямар хэмжээний цардуул яаж агуулгадж байгааг энэ туршилтаар мэдэж болох боломжтой байна. Энэ гэрийн материалаар гэртээ галтуул хийх арга байгаа. Энэ тэгээд хүнсний сод, энэ ус, тэгээд алюминий цуу, тэгээд айтов ваг шингэн, тэгээд хүнсний бодог оруулагч орох байгаа. Тэгээд одоо энэ бэлдээд хийсэн байгаа. Энэ дээр угс ус ангууд дэлбэрнэ. Тэг ингээд дэлбэрх байгаа. Сайн мэцгаана уу. За ингээд одоо та бүхэн газар хөдлөлтийг үйлдсэн тохиолдолд яаж за ингэж газар хөдлөн тэгээ газар хөдлөлтийг ректорийн магнитудаар хэмждэг байгаа. Тэгээ газар хөдлөлт босон тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй ингээд энэ тайлбар нь байна. Тэгээ шинэ чанарууд нь бас энэ. Тэгээ энэ нь болохоор газар хөдлөлт босныг одоо анхааруулгын одоо тохиол дуурдаг. Улсын физикийн 37-р олимпиад Дорнод аймагт зохион байгуулалттай холбоотойгоор улсын физикийн олимпиадын туг сургуулиудаар буюу бүсээр аялж байна. За өнөөдөр манай бүс дээр хийж байна. Тэгээд за манай 12 дахь сургуулийн энэхүү үйл ажиллагааг өгдөж бага ангийн эцэг эхийн сурагчдын дунд бүтээлийн уралдаан за 6-аас 12 дугаар ангийн эцэг эхийн дунд массын олимпиадыг үйл шаттай дараалан зохион байгуулж байна. За энэхүү үйл ажиллагаа өгдөд энэ 7 хоногт ахлах ангийн сурагчдын дунд массын олимпиад, дунд ангийн сурагчдын дунд АХ тэмцээн за энэ рил бичлэг энэ үйл ажиллагаагаа түгээн дэлгэр хүссэн ажиллагаар рил бичлэгийн уралдаануудыг тус зарласан байгаа. Тэгээд энэ үйл ажиллагаанууд энэ 7 хоногт өгдөж болно.